동 부모이 올해 있다. 그걸 사람 이러기 운원을 부도지나. Язгуурын дуудлага Монгол туурхтны анх дугаар чуулга уулзалт маань ийхүү амжилттай сайхан болж үргэлжилж байна. За өвөр Монголоос 408 зөксөөс зорж ирсэн Монгол овогтон, Монгол туурхтан ахан дүүс маань минчлээ дэвшүүлж, илтгэл тавьж, халуун дулаан энерги эрчимд умпсан, эрч хүч оргилсон сайхан өдөр байлаа. Ингээд өвөр Монгол ахан дүүс болон 408 зөксөд оршин суугаа монголоор овголсон хөх толботон бүхий л олон хүмүүстэй аз жаргалын дээд амжилт бүгдийн дээдийг хүсэн өрөөё. 진심신 국민식권 뭉뚱그리 묵힌 엠대스니 문두에 문두에 Язгуурын дуудлага Монг тэнгэр минь үсэе Түмнийгвэ Монголойвэ Эзэн Чингис минь үсэсэрэ Түмнийг сэрэ Монголоо сэрэ Монгол туурхтны өв соёлын анх дугаар чуулга уулзалт Монголчин багийн ахлагч Мөнх Заяа одоо язгуурын дуудлага буюу сайхан одоо сургалт өвөр Монголын одоо сайхан одоо нутаг хошуугаар аймаг сумдуудаар бүх газруудаар ингэж яг дээдниймэн дасархаа болсон та бүхэнтэйгээ танилцаад өнөөдөр бас одоо Арын Монголын Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн ахан дүүстэй дээрэт нь одоо Ар Монголын найд нөхөд болох аав ээж ахан дүүс та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлж байгаагаа илэрхийлье. За ямар ч хэлсэн одоо бид нар мөнх тэнгэрийн хүчин доор гэдэг тийм ээ. Монголчууд бид нар эвтэй байхдаа хүчтэй байдаг гэж. Агуу их эзэн хаан нь бидэнд юу гэж хэл сургасан юм бэ? Агуу их эзэн хаан нь 800-ны дараа монголчуудыг эмээлээ гэдсэндээ авах тэр үед би иргэн гэсэн. Энийг яаж эргэж ирэх гэж байгаа? Хэн нэгэн хүн биен дээрээ буулгаж, хэн нэгэн хүн одоо тийм ээ эзэн би Чингис хаан байна гэж ингэж ирэхгээгүй маа. Оюун ухаан буюу язгуур сүнсээр язгуураараа одоо бидэн дээр ингэж одоо эзэн хаан нь 2000-ны сууд болсон одоо гайхалтай энэ сайхан одоо дээдсүүд минь үргэлж үр хүүхдүүдээ гэсэн одоо өвөг дээдсүүд нь биднийг хизээч мартамгүйгээр ингэж ирсэн юм а. 13 одоо хөх нуруутнуудын их овоонууд 13 одоо хөх нуруутнууд гэж байдаг. Яагаад ингэж юм бэ гэхээр яагаад одоо Ар Монгол гэж байгаа юм бэ гэхээр 12 одоо ахан дүүс минь дэлхийгээрээ дархан суучжээ. Ямар ч одоо өвөг дээдсүүд үр хүүхдүүд тийм ээ хамгийн отхон хүүдээ гал голомтоо өвлүүлэн үлдээдэг жамтай юм аа. Тэгэхээр одоо энд байгаа Ар Монголын бид нар хамгийн отхон хүүхдүүд болон бид хэдэн гал голомтоо сахиад сууж байна. Тийм болохоор өвөг дээдсийнхаа ариун энэ сургаалыг та бүхэндээ өвлүүлэн, дамнуулан, өртөөлөн хөргүүлэхийн тулд үргэлж бид хийж чинь одоо та бүхэндээ хамттайгаа дэлхийгээр дахин суугаа монголчуудаа үргэлж язгуурын дуудлагыг дахин одоо хүргэх болно бидэд Ар монголчууд бид нар үргэлж одоо та бүхнийгаа гэсэн үргэлж та бүхнийгаа гэсэн зүрх сэтгэл минь үеийн үед та бүхэнтэйгээ үргэлж хамт байх болно. 2000-ны сууд болсон эзэн хаандаа дахин талархъя гэлээда. За дараа нь Саранзул багийн ахлагч Цэцэн баяр битэж байгаарэ. За хор хайрлаж хорвоо баяссан наран сочилж дэлхий баяссан ежгуур сэрж бед баясан өнөөдөр ежгуурын дуудлага дэлхийн Монгол туурхтны өв соёлын анх дугааруудаа сургаалтад ороод их баяртай байна. Тэгээд та нартай хүндэтгэл талархал дэвшүүлж байна. Би бол Ордос нутагт Бэсүүд Сэчин баяр гэдэг хохотын Сарангол багийн ахлагч. Одоо манай гişгэн өнөөдөр төлөөлөгч 2 байгаа. Тэгээд манай За даяараа амгалан сайхан саатаж байна уу. Би бол өвөр Монголын Баяннуур аймгийн Урд Монгол Эрдэнэбаатарын Гэгэн Туяа гэсэн хүн байна. Мөн ч Монгол улсын Өмнө Говь аймгийн 3 тест нутгийн эмэг ээжтэй өвөр аврын сундалсан нутагтай нэгэн сайхан монгол хүн байна гэж шүү дээ. Яасан сайхан нүдэндээ чухтай, нүүрэндээ галтай, ариун сайхан монголчуудтайгаа энэ сайхан язгуур дуудлагын анхдагч удааны хуралдаанд ирсэнтэй сэтгэл маш өндөр байна.
Энд хорон цугласан эрхэм хүндэт эрдэмтэн багш нар элэг нэгтэй эсгээ тургатан та нартай энэ өдрийн амар амгалан сайн сайхны айхан жолгож байна. Электронны сургаалын өндөр жиргийн инженер чолтой ашид соёл жуулчлалын давчгийн үүсгэн байгуулагч ежгуур дуудлага сургаалтын гүн ухааны ежгууртан багш. Өнөөдрийн миний хийх илтгэл бол ил ба далд ертөнч. Өнөөдөр мэддэг мэдээллийн дэлгэрэлтийн чавгүй болж байгаа. Далд юмс ил болж байгаа. Хүн төрөлхийд нь өнөөдөр ил ба далд ертөнчид өөрөөр хэлбэл давхар ертөнчид оршиж байгаа гэдг нь мэдэх чаг болсон. Ингээд юурдаар хэдэн үнс нь ухагдхны тухай тайлбар хийв. Ил ертөнч бидний хажууд харагдаж байгаа ертөнч. Далд ертөнч бидний хажууд байгаа үл үжиг хоосон оромжээ. Энэ ба далд ертөнчийн илгэн салах физикийн баримжаа бол хүнээ сэрэл мэдрэлийн хязгаардмал чанар. Бодтойгоор хэлбэл гэрэл дуу битийн хэмжээс зэрэг байдаг. Гэрэл хүмүүс юртэн юм хүний олж харж байна гэж буруу сэтгэдэг. Үнэн дээр үжигт гэрэл бол маш өвчөөх хэмжээний гэрэл болно. Туршилтаар олсон үжигт гэрлийн долгионы урт нь их төлөв 370 нанометраас 750 нанометрийн хооронд байдаг. Маш бага хэмжээний гэрэл. Тэгэлэр нь үжигтгүй гэрэл нь хязгааргүй гэрэл гэж ойлгож болно. Дуу бол хэлбэлжлтээс үүсдэг. Хүний сонсох дууны татамжийн хэмжээ нь бараг чагаар 20 Хц-с 2000 Хц-ийн хооронд байдаг. Тэгэлэр энэ хэмжээнээс давсан дуугийг манайс сонсож дийлдэг ба. Тэгэлэр нь сонсохгүй дуу нь бол хязгааргүй юм аа. Битийн хэмжээс энэ замбад бид зөвхөн урт өргөн өндөрөөр хэмждэг ийм бит жисийг олж харж мэдэрнэ. Бусдын бүр олж харж чаддаггүй. Би цагийн хэмжиг дүүний нэмээд хүн төрөлхтний 3 буюу 4 хэмжээс оршиж байна гэж ойлгодог. Бодол, сүнс, энэ зэрэг нь 5 хэмжээст бий буюу нэн дээд хэмжээст бий хараалагдана. Ер нь хүнээ харихнээ хэрэглэнэ харчлын үндэстэй энэ зам нь ер нь бид харж байгаа бол 105 төдий далд ертөнчийн 195 гэж ойлгодог. Орчих хязгааргүй оромжаа олон хэмжээст бий хараалагдана. Тэгэлэр өнөөдөр 3 хэмжээст зам буюу 4 хэмжээст замаас олон хэмжээст бий хөө хязгаарыг олох боломжгүй. Энд дээр нэг жишээ хэлье. Олонхий хорхой шавж 2 хэмжээст бийд ордог. Зөвхөн урт өргөний мэдэр өндөрийг мэдэрч чаддаггүй. Тэр дэлхийн ертөнц бөмбөр хөнгөсний хэзээдэн мэдрэх ёсгүй. За энэ бол замбуа хэмжээсийн жирүүнэ гайхамшиг байлаа. Орчлон хоосноос үүслэ гэдэг. Альва бүхэн хоосноос үүслэ гэж ойлгож болно. Энэ дээр миний ойлгож байгаа хоосон чанарыг физикийн талаар тайлбар өгье. Ийм 3 чухал онцлогтой гэж би ойлгож байна. Хоосон гэдэг бол хязгааргүй оромжаа. Хоосон гэдэг бол хязгааргүй буй боломж. Хоосон гэдэг бол бусаж оршихгүй. Орчлонгийн үүсэл энэ орчлон бүрэлдээд 138 дон суржил болж байна. Тэнгэрийн ноёлын аймаг бүрэлдээд 90 дон суржил болж байна. Нарны аймгийн систем бүрэлдээд 60 дон суржил болж байна. Дэлхийн бөмбөрчиг бүрэлдээд 45 дон суржил болж байна. Энэхүү дэс дараалалаас үндэслэл болгол орчлон нэг удаанаа дэлгүүрэлтээс үүсдэггүй гэдэг бол маш илэрхий. Учир нь хэрв нэг удаанаа дэлгүүрэлтээс үүсдэггүй эдгээр одон бөмбөрчгүүдийн амнаас ижил байх ёстой шүү. Манай өвгөдөд мөнх тэнгэр альвагийн бүтээлээ гэж үждэг. Өнөөдөр энэ орчлонгийн түүхийг зөвхөн 138 дон шуржил таних байгаа. Мөнх тэнгэр гэж уулаасан байгаа оршихгүй, мөнхөд байх оршихгүй. Мөнх тэнгэр миний ойлголтоор мөнх тэнгэр гэдэг бол туйлын дээд оюун ухааны цогц буюу хязгааргүй дээд оюун ухааны систем. Өөрөөр хэлбэл уугай айх хүчний систем. Энэ бол мөнх тэнгэр. Ил ба далд ертөнч гэдэг нь физикийн үндэслэлтэй. Квант физик гэлийн ухааны нотлолтой байна гэж би ойлгож байна. Мөнх тэнгэр амьтай. Мөнх тэнгэрийн хүчндөр гэдгийг Эжин Чингис хаан үйлдэлгээр түүхээр гэрчилсэн билээ. Бид хүн байх, хүн чанартай байх, хүмүүдэг сэтгэлгээтэй байх, бие биенээ хайрлах, байгаль дэлхийдээ харьцах, мөнх тэнгэртэйгээ нь харьцах энэ ухаан манай өвгөн дээдсийн гүн ухаанд байна.
мөнх тэнгэрийн доор үнэн байж, зөв байж, ежгуур дуудлага сургаалт сайн сайхны түгээн дэлгэрүүлэх чаг болсон байна. Эдгээр бүхний мэдээ чадъя гэвэл ежгуурын дуудлага сургаалтад анхаарлаа хандуулаарай. Би бол гүүн ухаан ежгууртан багш Бэсүүд Сэжинбаяр байна. Та нарыг ураан дуудаж байна. Энэ удааны ежгуурын дуудлага дэлхийн Монгол тургуудны өв соёлын чуулганы мөнх тэнгэрийн санаа өвөг дэсийн зарлагаар зохион байгуулж байгаа манай Занчинбанын Дэнсмаа багш Жайран Мөнхжээ багш дан Чингисгийн хүндэтгэл талархлаа дэвшүүлж байна. Энэ дээр хорон цогсон эрхэм болон эрдэмтэн багш нар элэг нэгтээ эсгээ тургатан танахтан хүндэтгэл талархлаа дэвшүүлж байна. Бид бүхэн мөнх тэнгэрийн хүчнийг вэгдэж, суу элэг нэмэгдэж, сүр хүчин баатарх болцгоё. Дэлхийн ертөнцийн амар амгалан энх жаргалан ивэл дүүрэн байх болцгоё. Хорой, хорой, хорой. Баярлалаа. Сайн гэдэг сайхан ташрамаар би бас нэг минут өөрийн сэтгэлдээ илтгэж та бүхэнтэйгээ дахинтай нэг танилцыг санаж яасан сайхан юм аа. Энэ өдөр өглөөгөөс одоо ботлоо ер нь нулимсан ширхтэл уйлмаар чанаас үерлж болсон нулимсын хүн энэ ташрамд нэгэн сайхан өглөөр ярий. Тэгээд Монгол түмэн маань бид хүн байдаг учраас заавал мөнх тэнгэрийн хүчний аваж өөрийгөө таньдаг өдөр энэ өдөр энэ хүн сайхан тохиосонд баярлж байна. За баярлалаа. За ингээд мөнх гол багийн гишүүн хөгжилтүү нууцуг. За араас нь мөнх гол багийн гишүүн Гова битж байгаарэ. За та нар тийм ээ нөө. За өнд цугларсан өрхөн мөндөд бах нараа байна. Өлөг нэгтэй монголчуудаа өнөө өдрийн амар амгалан айлтхан явуулж байна. Та нар таатай сайхан зуншиж байна уу? За өн агуу их өвөгдөөсөн нуух цагтаа нууж ил гаргах цагтаа ил гаргаж ирсэн нууц үг болох ежгуурын дуудлага сургаалтыг 2025 оны 11 сарын 22-ны өдрөөс ихэл сурсан юм аа. За тус өчөлд агууйг тулын ааны ааваас аавда хүүгөөс хүүд ам дамжигдаж ирсэн хаан сургаалт алтан уургийн бодлого ежгуур дуудлага сургаалтыг сураад түүхэнд батлахсан үнний чин сэтгэлөөсөө итгэж хүний хамгийн том өөрчлөлт бол гаднаасаа биш дотноосоо гэсний ялгсан. За бид өн дэлхийдээр ирэхдээ үүрэг даалгавартай ирсэн мөртөө гайхамшиг бүтэөхөөр ирсэн байдаг. Ежгуур сүнсөөн сэргөөж ежгууран шингөөвөл сэтгэл санаа байсангүй тэхэн тогтооно хэр өнөрлөөр дүүрэн босдын төлөө мөнх тэнгэр өвөгдөөсийн төлөө бүх хүн төрөл бидний төлөө гэсэн ухаамсартай болж би гэсэн ухаамсараас бид гэсэн ухаамсарт давшин орох болно. За тус очил яг минь хүсэм мөрөөдөж өрч хийж байсан агуу их өвөгдөөсийн гайхамшиг бүтөөсөн тийлийн бодит амьдрал тийлийн бодит байдлыг харуулсан мөртөө мөнх тэнгэр агуу их өвөгдөөсийн жарлаг жихааси мөдүтгэй гэсэн нуучлаг өв байна. Тус очилоос мөнх тэнгэр эмтэй агуу их өвөгдөөс Чингис хаан эмтэй гэсний мөссөн. Төд бидний хэдүүд мөн оршиж байна. Иймээс би өрлөөгөрийн 4 цаг 33 минутад мөнх тэнгэр өвөгдөөс агуу их Чингис хаандаа даатгал хийж зөв мөргөл хийж ирсэн юм аа. Мөнх тэнгэр өвөгдөөс агуу их Чингис хаанаас хүч хөлөөж авснаас минь бодлын хүчин нэн чанга болж амьдралын элба бүхний танаагаараа нь бүтээх болсон. Ежгуурын дуудлага сургаалт бол бид бүхнээ сонс дүнгарсгүй сурж дүнгарсгүй хэн хүнч зааж дүнгарсгүй гайхамшигтай байдаг. Тус очиолно бүх монголчууд ба бүх хүн төрөлхтний аварж үлгэрийн юм шиг сайн сайхан амар амгуулан жол жаргалтай амьдруулж
дараагийн хүн рүү гидэн болгоох гайхамшигтай нууц өгөж бат итгэж нэг сэтгэлээр чармын сурч байна. Бүх монголчууд ба хүн төр биднээ өөдлөн давсах хөгжим мандах ухаан сөгөөр гөгөрлийн алтан жолооны өх үүсэл өнд байгаагийн ураалан дуудаж байна. За хамаг сүүлд нь эжгүр дуудлагын үүсгэн байгуулсан Дэнсмаа багш болно. Мөнх гол албаны ахлагч сүлдээ багштай нь чин сэтгэлийн угаасаа хүндхэн талархаж байна. За өнд чугларсан та бүхнээ буюу санаа сарвал элба бүхэн сайхан юу санц 9 жагаа хүсэлцэн боловтог бол тухайсан сайхан юурали өөдөөдсөн төсөөлье. Мөнх гол багийн гишүүн Гова Монголын тэнгэрлэг ухаанаа сэргэн хөгжүүлэх таныг өрч. Энд хорон чугаларсан өлөг нэгтэй монголчуудаар амар амгалан ялхая. Дэлхийд орсон тогтнож байгаа хүн бүр мөн түмний хүчинд жахрагдан амьдралдгийг бидний өв дөдөс эл хэдийн мөдөж хэрэгжүүлж төвшин амгалан нийгмийг байгуулсан. Гүн ухаан өнөөдөр мохордолд орсон хүн төрхитнээ ирээдүйд аврагдаж үлдэх аврал болоод байна. Бид ер нь дэлхийн хүн төрхитн ил ертөнцид дал ертөнцид амьдарсаар байдаг. Гэхдээ бид илийн өрхөмөлж зөвхөн өн биеийн ухаанаараа л учир өвдийн өнгөн талын өрхөмөлж сэрийн өдөлж хэрэглэхээр амьдралын жирлэг болгож байсан. Дал ертөнц гэдгийг юр мөтгөө байсан. Эжгүр дуудлага сургалтаас дал ертөнцид хээжгаргүй хүчин, хээжгаргүй уян байдгийг ойлгосон. Тэр мөртөө бидний өг дөсийн эжгүрүүд байгааг ойлгосон. Тэгвэл бид өнөөдөр эжгүртойгоо холбогдоход амьд байгаа эжгүр сүнсөөн сэргэх чухалтай. Эжгүр сүнсөөн сэргээхэд жүн бэлгээд хянах тухалтай. Эжгүр дуудлага сургалтаас өмнө би баярлахын мөтгөө маш гутрангүй эдэстэй бодлон жахад анхаардгүй байсан. Эдгээр дуудлага сургалт сурснаас миний амьдралд маш их өөрчлөлт төвлөлт гарсан. Баяртай болсон, бодлоо нь ужирдаж чадах байсан. Буйдлын итгэлтэй маш баяртай болсон. Босдын төлөөгөх бодолтой байгаль дэлхийн хүн амтан бүхэнтэй өндрөнгүй хүндгэлтэй харилцах болсон. Мөн төмрийнхээ жирэлгаар, өвдийнхээ дуудлагаар өнөөдөр манай чиглүүлсэн багштай туйлынхээр баярлж байгаа сэтгэлээ илтгэе. Мөн төмөр өв дөдөстөн талархлаа. Өв дөсдийн гайхамшигт өв соёлыг 800 жилийн тэртехс эдийн үртэл үе үеийн өв дөдөс алтан ургийнхандаа талархлаа. Дэлхийн хүн төрхитн Монголын мөн ухсаагаар л энэ гүн ухааныг дэлхийн ил хэргийг төвшгөнө гэдэгт итгэлтэй байв. За танд талархъя. Мөнх гол багийн гишүүн буян үлзий язгуурын дуудлагын сэргэлт. За танд амжилт хүсье. Сайн байна уу? Юуны урд өлөг нэгтэй, угсаа нэгтэй Монгол түмэн. Өнд хорон чугларсан багш нар та бүхэндээ үлжих өдрийн сайхан мэндийг төвшүүлж байна. Эжүүрийн дуудлага Дэнсмаа багшаа нь урьж энэ соёлын бөлгөөнд гардуулахаар байгаа юм аа. Тэгээд Дэнсмаа багшаа сэтгэлээс тайсандаа урьж байна. Мөн сүлдөө багшаа нь урьж байна. За тоос усан бир болохоор бол би өөрөө бичсэн Дэнсмаа багшийн маань Чингис хааны өргөн нэрлээ гэх нь үг за Дэнсмаа ая өрдөн баяр дуугийн болвол үнэн хөө дуусан байдгаа. Гал улаан морин жилийн донэ хэрэг сад өргөн төвшүүлж байна. Хоёр багштай талархаад миний ээж одоо таны аястан бүлэг явуулсан байна хүү үргэнараа. За тэгвэл миний хаваалчих гэлтгэл бол эжүүр дуудлагын сэргэлт. Эжүүр дуудлагын хичээлээр би төнхрийн хүч буух цаг 4-5 цагт төнхөрд даатгаас хийдэг байсан. Улаан нарийн жилийн цагаан сарын 12-ны орой би жүүдэлсэн өдин Чингис хаан маань шарган морь унж хар сүлдөөн үргэж
өвөр монголчууд олноо нь дагуулж Монгол улсын дорнот аймаг зүг аялж байна гэж зүйдлсэн байна. Тэгвэл би Өзөн Чингис хаанаа дагж байна. Мөн ажуур дуудлага хичээлээс сорж байна. Тэгвэл ажуур гэдэг бол эрдэм боловсрал, өнөрөл хайр, үнэнч шударгуу бусдын сайн сайхны төлөө юу хийх, бусдыг яаж туслах зэрэг болно. Дуудлага гэдэг нь бол сайн сайхны ирээдүйн зүг хурайлан дууссан дотоод сэтгэлийн ариусган зүн билгийн гэгэрлийн асаагч оюуны сорилтыг хэлж байгаа. 13 дугаар жуунд Өзөн Чингис хаан агуу их төрийн тогтцоолон байгуулахдаа Баатар Зориг буюу бэлэг оюунаараа байгуулсан биш, харин өв дөөрсийн зүн бэлэг мөн төнхрийн хүчинд өвчгөлснөөс төрөх их амжилтад хүрч чадсан юм аа. Ажуур шингээсэн Монгол хүн мянган гадгаад хүнтэй тэмцэн гэдэг Өзөн Чингис хаан минь ажуурaan сэрээд өөрийгөө 7 дэгийн хөмжөөс өргөснөр баггүй. Өрөөл бостаанч гэгэрүүл часнаар шоронгүй, чагтаагүй, өмлөггүй төвшин намглан төрийг байгуулжсэн байна. Өнөө өдрийн шинэлэн ухааны судалтаарч гэсэн мөн төнхрийн онлоорч гэсэн ажуур сүнснээ сөрөлтөн хүмүүсийн дөрөө боорой байснаас нь хүчрэг оюун санаантай болгохыг баттай нотсон байдаг. Иймээч ажуурын дуудлага хичээл сурлалт оролцсонооч нааш би өөр нэгэн шинэ ертөндөд алхан орсон мэт. Хүн өөрийн буяасаа засаж, эхлэн засаж, гаднаасаа биш дотоод сэтгэлээс нь өрөлтгий ойлгож, бусдын сайн сайхны төлөө, хүн төрөлхийнэ сайн сайхны төлөө чивэр ариун сэтгэлээр ажуураа сэрэж, удмынхаа гүний сайжруулан садан дүрлэг, найз нөхөд, айл аймгийнхаа хүмүүсд мөдөд үгээр түгэх бол хүн болж амьдрахсдын өрхөм нандин үн чантай болохыг сэрж мэдэж ихэлсэн байна. Ажуур сэргсэн хүмүүс өрөөлчих жилгүй, эргэлчих жилгүй, ботох жилгүй, шууд зөв жамаан сонгож чадах чадвартай болдог байна. Ажуураа сэрээснээр удам засагдана, хүнээ ертөнд бөхөлдөн засагдана. Хүнээ ертөнд засагдаг горвын ертөнцийн хэмжээс засагдана. Горвын ертөнц нь оддын ертөнц, дэлхийн ертөнц, хүнээ ертөнц болно. Тэгвэл би тус сургаалтад сурснаас оюун санаа үжилт тайлтай өсөл өөр хавиралтай болсон байна. Өнгөрсөнд өөрийгөө олохгүй, өөрийгөө танихгүй байж зориг хандлага юу гэдгийг мэдхгүй байсан. Одоо болоход ил далд ёсоочрын тунгаах болж эжгүүр гэдгийг мөдөөл шингээсэн оюун ухаан гэдгийг модэрж ажуураа зүн билгөөрөө сэрээд гэдгийг мөдөж зарим үед зүү зүнгөөрөж тод болж ирсэн байдаг. Ажуур дуудлагын гэх сургалтаанд хүртээсэн Жадансмаа багштан баяр талархыг мөн төнхрийн хүчийг таниулсан Сүлдөө багштан баярлан талархыг. Мөн Монгол төмний маань мөн төнхөр юу болдгоо Өзөн Чингис хааны маань дөөд ээжгөр юу болдгоо гэсэн сайхан өрөөлө өвшүүлж байна. За сайхан айлтгал хийсэн танд баярлалаа. Монголын багийн гишүүн Цэцэнгаа мөнх тэнгэрээ дахиж Чингис хаанасаа суралцъя. Арвөр Монголын элэг нэгтэй ахан дүүс минь даяараа сайхан жонсож байна уу? Уул усараа холбогдож, ус мөрнөөрөө жалгалдаж, уугаа соёлоороо тэлжиж явахын учиртай сайхан тавилан дихоосон энхэн жаяанд та бүхнийхээ өмнө эерэг сайхан өрчнэрэгчин бүүвэлэгдэж хөдөн үг ярьж байгаа минь энхэн насны минь ад явшаан байна. Эжгүүр дуудлага сургаалтын үүдэн бүтээсэн Дэнсмаа багш бол Дэлхийн Чингис хаан шинжлэх ухааны судлалын гишгүүн Чингис хааны гүү ухааны магистр сургаалтаасаа олсон миний олд бол нэг дугаартай. Манай агуу их Өзөн Чингис хаан минь ил ясва далд ёсыг хослуулан мөн тэнгэр өвөгдөөдөстэйгээ холбогдож амьдарч байснараа 13 дугаар буунд түйлийн бодод үнэн түйлийн бодод амьдралаараа шоронгүй цагдаагүй өмлөггүй төвшин амгалан байгуул нийгмийг байгуул чадсан байна.
Гэтэл одоогийн хүмүүс бол зөвхөн ил харагдаж байгаа ил ертөнцийн гүнзгийж амьдрал байгаа болохоор дал ертөнцийн учрахыг уян ухаан ба уугаа их өвчин байна гэдгийг ундгал байгаа учраас хүмүүсийн өвжил бодолд эдгэр гонго дийн дажин өрх ашиг жоос мөнгө материалын бодос давамжсэн шуллын сэтгэхүйтэй бүлний хүсэж баянаа хүлээх зэргийн доор давтамжийн ухамсарын мохотолд учирд байгаа учраас Чингис хаанаас сурч Монголын тэнгэрлэг ухаанаараа амьдрах мөн тэнгэрийн цаг ирээд байна гэдгийг ойлголоо. Хоёрдугаарт нь өвөг дөсийн минь эзгуурууд бидний хажууд оршид байгаагийн ойлголоо. Иймээс бид нар өвөг дөсийн эзгуурыг шингэх хэрэгтэй юм байна. Тэгвэл яаж шингэх вэ гэвэл зүүн мэдрэмжөөр шингээдэг. Өөрийн бодлоороо биш харин дотоод зүрх мэдрэмжөөр мэдэрдэг чадварыг хэлдэг. 3 дугаарт эзгүүр дуудлага сургаалтад боловсроод өөрийн амьдралын зүй бүргэлтэд чиглүүлж чадсан байна. Уул нь сүнсэн гөөчгсөн шиг дотор нэгэн хоосроод бидэн итгэлгүй өөрийгөө голж амьдрах урам сэтгэлгүй болж юу болгоноос энэ зүрхшөөж амьдрж байжээ. Сургаалтаа боловсрсноос би тун зэрэгтэй мөртөө баяртай болов. Жаахан жирөөс ч гэсэн амьдралын жол жаргалыг мэдэрч чадах болсон мөртөө урам сэтгэл минь хөгжиж хиймэр жол минь мандаж сэй явдал үргэлж явуулдах болсон. Иймээс хүн бид уян санаандаа бүрэн оруулах явдал бол уян санаа хүчрэх болволсэ энэгийн ялах хүчрэх живсэг мөн гэдгийг ойлголоо. Би өөрийн сүнснийхэн ухамсарын хэмжээсэн эхэлж чадсанараа мөн тэнгэр өөдөөсийн зэрлэгдийнхоо тог санаагийн сэрд мэдэх болсон мөртөө мөн тэнгэр минь эмтэй ахуу их эзэн Чингис минь эмтэй бэгаан дэлхийн түмэн бодосгөр эмтэй байдгийг ойлголоо. Би сургаалтад боловсроос өөрийнхөө хүн болж төрснийхаа үн чин утга ургаан олж харлаа. Иймээс үе олон нийт нөхөд минь та бүхэн өнөг сайхан сургаалтаа хандаж өөр өөрийн өнгөөрөө чичгэлэн мандаж үр хээчс дараагийн хүн төрөлхтний ухаанраараа гоёлё. Хамаг сүлд нь өвөгдөөсийн ухаан алтан ургийн бодлого бол хүн төрөлхтний ерөөдөгийн хөгжил дуруу хөтлөх зам мөн гэдэгт итгэл дүүрэн байна. Бид бүгдөө бүлхэмтэн нэгч амжилтад хүрэхээр чирмэя. Хүрээ. Хорны цугласт нь та бүхэндээ талархлаа. Бүгдэд хайртай шүү.